Сайн байцгаана уу? Та бүхэндээ цэгээр наадын дэвтрээд авч танилцуулъя. Цэгээр наадын хүүхдийн бүтээл сэтгэгүй хөгжүүлэх бичвэрийн дэвтрийн хувьд 3 нас, 4 нас, 5 нас гэсэн нас насны ангиллаар боловсруулах гэснээрээ онцлог. За тухайлах юм бол 3 настай хүүхдийн хувьд дэвтрийн зурлага зураас нь тасархай зураасаар холбогдсон мөн том зурлагтай байгаа. За 4-5 наснуудын хувьд 4-5 цагийн хослол бүхий зурлагаас бүтсэн. За зурлагаа бичсний дараа хүүхэд өөрийн үнэлгээг тавьж өөртөө дүн тавьдаг. Мөн өөрийн бичсэн зурлага зураасаа оролцуулаад хүссэн зургаа зурж тоолох, бодох, ярих гэмшлэн хүүхдийн цог зөвжлийг дэмжих, хөгжүүлэх юм боломжтойгоор онцлогоо. За тухайлбал бол багш нь 5 настай хүүхдийн дэвтэр дээр ажилласан байдлыг харуулъя. За тэгэхээр зурлагаа зурсны дараа дүнгээ тавиад өөртөө цэг зураасаа оролцуулан яасан байна. Бүтээлчээр ажиллах, зурсан зургийнхаа талаар ярилцах. За мөн зургаа зурж ярилцсны дараа цэгээр наадын дэвтрийн арын тэмдэглэл хэсэгт нь хүүхдийн түүх болж үлдэх ийм боломжтой. За 3-4-5 насны дэвтрээс гадна бид нар гэрийн багш гэж хэлж болохуд цэгээр наадын аргачлалтай дасгалын дэвтрийг боловсруулан гаргасан. За энэ аргачлалтай дасгалын дэвтрэлд хүүхдийн хэрхэн ажилласныг бас харуулъя. Давхар багш нь тайлбарлаад явъя. За дэвтрийн хувьд бол цэгээр наадын шүлгийн агуулгыг дүрсэлсэн буддаг зураг, цэгээр наадын дэвтэрт бүтээлчээр ажиллах аргачлал, мөн цэг зураасыг оролцуулан зураг зурах технологи аргуудыг оруулж өгснөөрөө онцлог. За тухайлах юм бол энэ цэгээр наадын шүлэг нь байна. За яг цэгээр наадын шүлгийн хувьд бол цэгээр наадын дэвтрээ дэлгээ цэг холбон нэмбай бичлээ зурлагаа ажиглан дүнгээ тавилаа зураг зурах санааш төрлөө гэх мэтч яг тухайн дэвтэрт бүтээлчээр ажиллах аргыг таниулж өгснөөрөө онцлогоо. За тэгээ дэвтэртээ зурлагаа яаж бичих вэ те? Өгсөн цэгүүдийг дээрээс доошоо зүүнээс баруун тийш шулуун зураасаар мөрийн дагуу холбож бичээрэй гэх мэтлэн аргачлалыг зааж өгсөн. За өөртөө дүн тавина гэхэд яаж дүн тавих уу тийм ээ? Ямар учраас ногооноор бутгууч гэдэг юм уу? За мөн түншлэн шүлэг дүрслэгсэн алтан нар хөвсгөр үүлийг алюминий мод анхлуун цэцэгсийг яаж зурж дүрсэлж болох уу гэх мэтлэн аргыг таниулж өгснөөрөө онцлог. За мөн багш нь түрүүнд гэрийн багш гэж хэлсэн шүү дээ. Яагаад гэрийн багш гэж хэлсэн бэ гэхээр цэгээр наадын технологийн хүрээнд зураг зурах аргачлал гэсэн үндсэн 5 аргыг таниулж өгсөн арга бүртэй холбоотой бас ийм дасгал даалгавруудыг шингээж өгснөөрөө онцлогоо. За ийм цэгээр наадын дэвтэрт ажиллах аргачлал бүхий аргачлалтай дасгалын дэвтэр байна. 2 гараараа зэрэг бичдэг 5-60 насныхан зориулсан өөрийгөө сорих ой тогтоолт оюун ухаан сэтгэх чадвараа хөгжүүлэхийг хүссэн 5-60 насныхан зориулсан ийм 2 гараараа зэрэг бичдэг баруун зүүн тарих хөгжүүлэх дэвтэр бий. За энэ дэвтэрний тухайд багш нь хальт харуулъя. 2 гараараа зэрэг бичдэг тийм ээ баруун зүүн тарих хөгжүүлэх энэ дэвтэрний тухайд энэ гол шугам бий. Төвийн ийм зураас гол шугам бий. Гол шугамны нас 2 тишээ явсан тод зурлах, тасархай зураастай зурлах, за тэгээ хоосон цэгүүд бий. Тэгэхээр энэ яаж бичих вэ гэхээр яг энэ төвийнхөө зурааснаас эхлээд 2 гараараа яах нь баруун зүүн гараараа зэрэг 2 гар яг зэрэг хөдөлж толны тусгалаар бичнэ. За ингэж сурах юм бол хүний баруун зүүн тархины жигт хөгжлийг дэмжиж тархины фитнес гэж юу нь дэлхийд үнэлэгддэг, олон улсад үнэлэгддэг. Тэгэхээр яг энэ дэвтэр дээр манай багш нар ажиллаж болно, эцэг эхчүүд ажиллаж болно, за хүүхдүүд ажиллаж болно тийм ээ. За ингэж бас бодитоор хүүхдтэй үлгэрлэж болох нэ. За мөн 2 гараараа зэрэг бичгээс гадна зэрэг бичсэн зурлага зураасаа оролцуулаад бас хөөргөн яах нь зураг зурж бүтээлчээр ажиллаж болно. За ингэж хүүхдтэй үлгэрлэж болох нэ. За тэгвэл цэгээр наадын дэвтэр маань үндсэндээ 5 ийм цоврал тийм ээ 5 төрлийн ном гарын авлага байна. За тэгэхээр та бүхэн тухайн хүүхдийн нас сэтгэн онцлогтой холбоотойгоор үндсэн зурлагын дэвтэр. За эдгээр бол яг үндсэн зурлагын дэвтрүүд байна. Аргачлалтай хүүхдэд аргыг таниулсан дэвтэр байна. Илүү хүүхдийг сорьсон, оюун ухааныг хөгжүүлсэн, баруун зүүн тархийг хөгжүүлсэн ийм ер нь ийм 3 үндсэн хувилбар гэж ойлгож болно. За тэгэхээр
Цэгээр наадын дэвтрийн үед 3300 төгрөгийн үнэтэй, 5500 төгрөгийн үнэтэй, 3300 төгрөгийн үнэтэй. За ингээд анги хамт олноороо цэгээр наадын дэвтрээ захиалаад бүтээлчээр ажиллахаас гадна манай цэгээр наадын сургалт зөвлөгөө гэсэн захин группт харьяалагдсан хичээлийн жилийн турш зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнүүдэд хүүхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн хамтарч ажиллаж бүтээлч Монгол хүүхдийн төлөө нэгдэхийг та бүхнээсээ хүсэж байна. Баярлалаа.